За сайн байцгаана уу манай усан махбодтой мэлхий хилэнц загасны ордныхны маань 9-р сарын 8-наас 9-р сарын 14-ний хоорондох ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За манай усан махбодтой улсууд энэ 7 хоногт одоо бас их өөрчлөлттэй 7 хоног гэж харагдаж байна. Хэрэг та одоо ажил хайж байгаа бол одоо шинэ ажлын санал хүлээж авах нэ, шинэ ажилтай болох нэ гэж ойлгоорой. За мөн одоо энэ дээр миний харж байгаа юм. За одоохондоо одоо байдал нэг тийм одоо эдрэттэй байгаа боловч за одоо удахгүй одоо байдал одоо сайжирна гэдэг юм. Одоо энэ шинэ ажлын хүчээр тийм ээ таны одоо эдийн засгийн байдал доктортой болж одоо ирээдүйд арай ихтгэлтэй болохоор харагдаж байна. За энэ дээр одоо бас одоо энэ өнгөрсөн одоо энэ байдлууд тийм ээ энэ одоо үл мэдэгдэх гэдэг юм уу тийм ээ аль эсвэл одоо энэ одоо болохгүй байгаа ийм зүйлсүүд болвол одоо өөрчлөгдөх нэ гэж ойлгоорой. За мөн энэ дээр одоо манай усан махбодтой улсууд хэрэг одоогийн ажил одоо ямар нэг байдлаар үр ашиг авахгүй тийм ээ ямар нэг байдлаар одоо болохгүй эсвэл одоо бүтэл муутай байгаа бол одоо move on тийм ээ. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө яг энэ 7 хоногт одоо та нэг гаргасан шийдвэр ирээдүйн амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ойлгох тийм. За энэ дээр одоо манай усан махбодтой улсууд бол одоо эргэлз буцалтгүй юм шийдвэр гаргасан харагдаж байна л да тийм ээ. Эргэж буцахгүйгээр одоо шинэ ажил сонгосон шинэ одоо ерөнхийдөө энэ зүйлийг одоо юу тань одоо амьдралд чинь урагшлахад одоо юу саад болж тийм ээ таны одоо эдийн засгийн байдлаа сайжруулах, эрүүл мэндийн сайдлаа сайжруулах эсвэл одоо сайхан ханижилтэй уулзрах синглчүүд маань тийм ээ эсвэл одоо хувийн харьцаанд одоо эсвэл одоо таны амьдралд ер нь одоо явуулах зүйлс энэ дээр одоо бас архит арсны янз бүрийн одоо хэрэглээ харагдаж байна. Юу явуулах ёстой юм. Тэгэхээр зэрэг энэ зүйлүүдийг явуулснаар энэ 7 хоногт одоо сайхан энэ өөрчлөлтийг хийснээр одоо ирээдүйн амьдралд одоо чухлаа гэж ойлгоорой. За энэ одоо шинэ яригдж байгаа энэ шинэ ажил бол одоо танаас одоо маш careful handling гэсэн байж байгаа тийм. Тэгэхээр зэрэг энэ ажлыг одоо маш одоо нухацтай авч үзээрэй тийм ээ. Маш одоо чухлаар авч үзээрэй тийм ээ гэсэн ийм мессеж байж байна. Яагаад гэх юм бол энэ их одоо урд нь бүтлгүүтлүүд байсан бол энэ ажил бол танд одоо second chance өгөх юм магадлал өндөртэй байна. Ирээдүйг харахаар зэрэг таны одоо эдийн засгийн байдал сайхан сайжирсан тийм ээ сайхан нэр хүнд өссөн одоо хийж байгаа ажлыг эзэмшсэн ч гэдэг юм уу ийм байдал харагдаж байна. Тэгэхээр энэ дээр анхаарна үстэй. За мөн одоо манай усан махбодтой улсууд одоо эсвэл одоогийн хийж байгаа ажил ч юм уу эсвэл одоо энэ байж байгаа ажил одоо таалагдахгүй байгаа тийм ээ эсвэл одоо уйдж байгаа эсвэл одоо ямар нэг байдлаар одоо энэ ижилхэн гэж хүлээж авч байгаа тийм одоо ер нь амьдрал ч юм уу энэ байдал ч юм уу ажил ч юм уу ингээд ижилхэн уйтгартай ач юм шиг эсвэл одоо нэг юм давтаж хийгээд байгаа ч юм шиг эсвэл одоо амьдрал урагшлахгүй одоо нэгэн хэвэнд байгаа одоо эсвэл та нэг тийм mental problem байна тийм ээ одоо тархин доторх одоо юу гэдгийг толгой дотроо одоо юмсыг одоо нэг тийм шин соргогоор хүлээж авах юм байдал нэг жоохон дутуу харагдаж байна шүү. Энэ дээр өөрийнхөө нэг жоохон youthful тийм ээ өөрийнхөө одоо тийм одоо хөгжилтэй гэдэг юм уу өөрийнхөө одоо хүүхэд like child тийм одоо спиритээ одоо жоохон ил гаргах өөрийгөө нэг жоохон дотор хүүхдээ ч гэдэг юм уу
нэг жоохон аргадах сэрээх тийм ээ нэг тийм одоо хөнгөн тий ийм байдлаа одоо тоглоно гэж ярихгүй л дээ. Гэхдээ одоо ямар нэг байдлаар тийм playfulness тийм ээ одоо юмыг хөнгөн хүлээж авсан юмд одоо сайхан эсвэл одоо жоконд сайхан инээдэг болох тийм ээ ийм байдал одоо хэрэгтэй байна. Тэгэхээр зэрэг энэ байдлыг сэргээхийн тулд одоо сайхан хөгжим сонс эсвэл одоо сайхан дуртай киногаа үз тийм ээ сэтгэлээ хөдлөг гэсэн ийм мессежнүүд байж шүү. За мөн одоо манай Усан хоттой зүйл улсуудад одоо анхаарах юм гэвэл одоо эрүүл мэндийн байдлаа анхаарна гэж байна. Тэгэхээр зэрэг түрүүний миний хэлсэнчлэн одоо их стресстэй байгаа ийм зүйлсүүд одоо эрүүл мэндийн байдалд одоо нөлөөлсөн харагдаж байна. За мөн одоо аялал харагдаж байна. Ажлын аялал магадгүй одоо энд эсвэл одоо ямар нэг байдлаар одоо хорим найранд явсан иймэрхүү байдал харагдаж байна. За хэдийгээр одоо энэ 7 хоногт одоо ийм одоо шинээр эхлэх одоо миний түрүүний хэлсэн зүйлсүүдийг одоо маш сайн анхаарч бодож үзээрэй тийм ээ. За тэгээ одоо энэ дээр их санаа зовлтуудаа одоо харда түрүүний миний хэлсэн яаж нэг жоохон дотор хүүхдээ сэргээж нэг жоохон өөрийгөө дотроосоо одоо баяр баясгалан олгоч гэдэг юм уу. Ийм зүйл дээр жоохон ажилламаар харагдаж байна шүү. За таны бодсон шиг амьдрал нэг тийм эргээд муудчихсан юм бол ер нь байхгүй. Энэ шинэ ажил, шинэ боломж одоо танд одоо таны хүссэн зүйлийг ч гэдэг юм уу, таны хүссэн амжилтыг ч гэдэг юм уу, иймэрхүү зүйлсүүдийг одоо өгөх ийм сайхан байш шүү. Амжилт харагдаж шүү. Энд дээр success байж байна тийм ээ. За эрүүл мэндийг хэлчихсэндээ. За хайр сэтгэлийн асуудал дээр одоо за энэ дээр одоо яг харьцаа одоо таалагдахгүй харьцаатай байгаа зарим хүмүүс харагдаж байна л да. Одоо хоорны хүнтэй харьцаанд орцсон байж байдаг. Хамтран амьдарч идэг юм уу? Эсвэл одоо эхнэр нөхөр юм уу? Тэгэхээр одоо түрүүний миний хэлснийг санаараа тийм ээ. Нэгэн хэвийн ийм юм давтагдаж байгаа бол одоо яаж харилцааг сэргээх вэ? Тийм ээ. Яаж өөрчлөлт одоо хамтдаа ер нь одоо ингээд хос хүмүүс одоо юм болж байгаа одоо хэрвээ би энэ хүн одоо миний жишээлх юм бол одоо ирээдүйн хань юм уу эсвэл одоо би энэ хүнийг сонгож байна ч гэдэг юм уу иймэрхүү бодолтой байгаа болвол тийм ээ одоо эсвэл одоо үр хүүхэдтэй болчихсон мөртлөөсөө одоо ингэж би бинийг ойлгохоо байсан харьцаа жоохон холдсон хөрсөн ийм болвол одоо яаж одоо энэ сайхан харьцааг сэргэх үү түрүүний миний хэлснийг анхаараарай хамтарч одоо юм хийх тийм ээ хамтарч одоо юу гэдгийг энэ дээр одоо хамт кино үзэж болж байна хамт хөгжим сонсох хамт аялах одоо хамтарч хоолоо хийх гэрээ цэвэрлэх ийм хамтын ийм зүйлс бол одоо манай одоо хүүхдүүд гэдэг юм уу манай залуучууд тийм ээ ер нь нэг хүнжилдээ ороод л тэгээд лэрийн болчдөг юм шиг бодоод байгаа. Энэ дээр бол одоо нэг хүнжилд орохыг бол одоо бүгд л хийж байгаа тийм ээ. Тийм учраас одоо энэ friendship дээр маш сайхан ажиллах хэрэгтэй шүү тийм ээ. Яаж одоо хүнд одоо үлддэг одоо дурсамж одоо хүнд үлддэг одоо таньс холдоо таныг сандаг зүйл бол одоо энэ дээр одоо хамт өнгөрөөсөн сайхан мөчүүд байж идэг тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо яаж сайхан найз бие биентэйгээ одоо чин сэтгэлийн харьцаа тэгээ одоо энэ дээр түрүүний миний хэлсэн хамт сайхан өнгөрөөсөн мөчүүд хамт инээсэн хамт уйлсан хамт баярлсан тийм ээ. Тэгэхээр зэрэг иймэрхүү friendship дээр маш сайн ажиллаж байгаарай гэсэн ийм мессеж байна. Тэгээ энэ дээр бол одоо хэдийгээр хайр байгаа боловч тийм ээ иймэрхүү одоо юу гэдгийг өөрийнхоороо байж чадахгүй энэ дээр хэлсэн байна л та.
өөрийнхоороо байж чадахгүй тийм ээ. Одоо жишээлх юм бол нэг ажил дээрээ нэг байжснаа гэртээс нэг өөр хүн болдго юм уу? Эсвэл таны хажууд нэг өөр хүн байжснаа гараад нэг өөр хүн болдго юм уу? Тэгэхээр зэрэг ийм болвол одоо энэ харьцаа чин сэтгэлийнх гэж би ойлгохгүй байна. Тэгээ иймэрхүү харьцаа харагдаад байна шүү. Энэ дээр одоо миний хэлснүүдийг анхаарна үсттэй. Тэгээ энэ одоо болохгүй ч юм байхгүй. Энэ одоо амьдралынхаа сайхан тий балансыг сайхан тохируулах. За тэгээд за ийм юм дутагдж байна гэж энэ хосуудтай улсуудад. За хэрэг одоо та single одоо хамт харьцаж байгаа эсвэл одоо найзалж байгаа хүн байхгүй бол одоо эсвэл та шинэ хүнтэй харьцаж эхэлж байгаа бол одоо тэр хүнийхээ уг мөн чанарыг одоо маш сайн олж харахыг хичээгээрэй. Ягаад гэх юм бол одоо зарим нь нэг нь одоо бас худлаа ярьсан юм уу эсвэл одоо ямар нэг байдлаар өөрийнхөө биш байна. Одоо энэ таны харж байгаа өнөөдрийн хүн бол одоо маргааш өөрчлөгдөх магадлал өндөртэй байна гэсэн ийм мессеж өгч байна. За би энэ дээр одоо шинэ амтан хүн гэж харахгүй байна. За ингээд та бүхэндээ одоо шинэ 7 хоногийнх нь ажил үйлсэд амжилт хүсье. Та бүхэн ингээд хувийн уншлага сонирхож байгаа бол миний Facebook пэйж болох Монгол Star тайрайтаар орж мэдээлэл аваарай. За ингээд тус болсон гэж найдаа. Баярлалаа, баяртай.